Сайн байцгаана уу? Манай баг нутгаараа багшаа сэдвийн хүрээнд Төв аймдаа танилцуулах гэж байна. Дутлан сууж таалан сэрхэн үү? Би айлчууд маркетингийн уянгай. Би Нягтлан бодлого бүртгэлийн эмэрэл. Нягтлан бодлого бүртгэлийн оюун сан. Нягтлан бодлого бүртгэлийн нэмэр. Төв аймгийн Монгол Улсын дорнодын төв хэсэгт 94,000 м² нутаг дэвсгэртэй 94,000 хүн оршин суугчтай юм байна. 27 аймаг 97 багт байдаг бөгөөд аймгийн төв нь 100 мод гэх нэртэй бөгөөд Улаанбаатар хотоос 43 км, Хинтий, Говь, Сүмбэр, Дунд Говь, Өвөр хангай, Булган, Сэлэнг зэрэг 6 аймагтай хил хэлдэг юм байна. Улаанбаатар хотоос өмнө зөв 43 км задварших Төв аймгийн 100 мод хотод байрлах Манжишир хийдэг анх Лувсандан Жамбалтанзан удирдаг 1733 онд Богд хавуулын эрт бариулснаар Манжишир хийдийн суурь тавигдсан байдаг. 1969 онд Манжиж улсын хааны гүнж Монголын азгуур тусаад гэр бүлийн нэг домдод орж хатнаар өргөмжлөгдөн халахын нутагт хүрч ирсэн билээ. Тэрээр 1740 оны үед нас барсан бөгөөд Кристэлтэй миний бие монгол хүнтэй харилцан сууж хамаг насыг барсан тул аль хэдийн монгол хүн болсон билээ. Тийм учраас намайг Монголын газар шороонд оршуулаарай хэмээн цагжээ. Зоргол хайрхан далайн түвшнөөс дээш 1668 м өндөр уулын орой хад чулуу өргөнс тогтцтой өгөөд эртээр үеэс дахиж ирсэн чүтэн уул юм. Монголчууд бөөм өргөл буддын шашин аль алинд нь дахиж ирсэн ариун уулын нэг юм. Ажил бүтээлийн хэд гих нэрний тухайн хийдийн анхлан бүтээсэн барилгын хийж өнг будгийн зохицол дэвтгэл дотор дахиж байсан бурхан бүтээлийн онцлогоос гаралтай хэмээн домог мэтээр ирдэг. Төв аймгийн өнөөгийн байдал нийт хүн ам нь 100,000 гаруй, ихэнх нь 100 мод хот болон Улаанбаатар хот орчимд төвлөрдөг. Хүн амын дундаж нас залуу, хөдөлмөрийн насныхан давгмайлдаг, эдийн засаг орлогын их үсвэр, мал аж ахуй давгмайлдаг, 5 хөшөө мал, уул уурхай, заамар сумын алтны олборлолтоороо алдартай үйлчилгээ жижиг үйлдвэрлэл Улаанбаатар хоттой ойртол худалдаа, барилга, тээврийн үйлчилгээ өндөр хөгжсөн. Замын дэд бүтэц Улаанбаатараас Дархан, Улаанбаатараас Эрдэнэт, Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн гол замууд дайрдаг 100 мод хүртэлх сайн чанарын хатуу хүчтэй замтай. Уламжилт хоол хүнс брэнд бүтээгдэхүүн, сүү цагаан эдээ, айраг, арц, бяцлаг, махан бүтээгдэхүүн, хуушуур бууз, сул талд тулгамдж буй асуудлууд, хөдөө орон нутгийн замын чанар муу, засвар, арчилтын ажлууд хангалтгүй байх нь зарим сум багуудын амьдралын нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Сумдын төв хөдөө орон нутгийн дэд бүтцийн ялгаа, цахилгаан, усны хангамж, интернет, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг зарим газруудад байна. Ажил эрхлэлт хязгаарлагдмал, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ салбар хөгжих боломж ихтэйч хөрөнгө зах зээлийн технологийн чадварын хувьд саад байгаа. Орлогын их үсвэр мал аж ахуй, газ хамааралтай тул сүргийн үнийн дүндийн хэлбэлзэл цаг уурын эрсдэлтэй холбоотой. Орлогын урт насан дөрвийн театрын дуучин ардын жүжигчин төрийн шагналд 20 дугаар зууны монлоо. Жамбын мөх бат бүгд наримдах Монгол улсын сайд нарын зөвлөлийн дарга Монгол ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга. Гомбын цэрэмжимд нь Монгол улсын тусгай хэмжээний төлөө тэмцэгч төрийн нэрт зүтгэлдэн байсан бөгөөд даллам хэмээн алдаршсан. Тэрбээр 1872 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн бөгөөд 1914 онд нас барсан. Цэрэмжимд нь Богд хаант Монгол улсын дотоод хэргийн бүгд захирах шийтгэх яамны тэргүүн сайд байсан бөгөөд тусгаар тогтнолын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Бамуугийн лавгсүр нь Монголын орчин үеийн уран зохиол, соёл урлагийн салбарт гүн мөрөө үлдээсэн нэрт яруу найрагч зохиол.
Төр нийгмийн зүтгэлтийн өмнө тэрбээр 1944 оны 11 сарын 25-нд Төв аймгийн Баян-Өвөнжүүл суманд төрсөн. 2019 оны 2 сарын 5-нд Улаанбаатар хотод таалал төгссөн.